Бэрхийн сургуульд цэвэрлэгийн угаалгын ажилдаа зориулан савн худалдаж авах шаардлага гардаггүй тийм үе байсан юм. Бэхжээ багш химийн хичээлийн дадлагын туршилтаараа сурагчдаа савн хийх аргыг заан эзэмшүүлснээр сурагчид сургуулийнхаа савнгийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг байжээ. Яг ийм бахархам түүхүүд энэхүү хичээлийн байранд өрнөсөн билээ. 1958 онд Уурхайн конторын зориулалттай барилгыг хичээлийн байр болгон засварлан тогтжуулав. Саруулхан тоглох шинэ байранд 7 анги, 8 багш, 146 сурагчтайгаар Бэрхийн Уурхайн 7 жилийн дунд сургуулийн үйл ажиллагаа эхэлжээ. 1962 онд сурагчдад зориулсан дотуур байрыг барьж 60-аад хүүхдийг хүлээн авсан нь бусад сумдын хүүхдүүдийн сурах боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам болсон юм. Конторын өрөөнүүдийн хамар ханыг нураагаад 2 өрөөг 1 анги болгож байсан. Тэгсэн юугаараа өндөр нам 2 шилтэй байсан юм байна лээ. Тэгээд тийм доголтой юунд л ангиуд бий болсон л доо. Нилээд цөөхөн өрөөтэй. Тэгтээ жижигвтер өрөөтэй уурын зуух энэ төр гэж байгаагүй тэр үед. Анги болгон галдаг фишнтэй байсан. Тэнд орсноор хүүхдийн хүмүүжил, хөгжил бол хамаагүй дээрсэн, багш нар ч их нэмэгдсэн, бэрхийн хүн ам ч их олон өсөж нэмэгдэж ирсэн, соёл урлагч их хайтайхан болж айсан байх гэж бодож байна. Бидний дээдлийн 6 дугаар анги бол бас нэг 20 орчим хүүхэдтэй байсан. За юу л 7 дугаар анги бол 20 хүрэхгүй 10 жаахан гарan хүүхэдтэй байсан. Тэдүүрийн голдуу уурхайчсан хүүхэд байсан байна. Бидний үед бол форум эрэгтэй хүүхэд нь хүрэн тансран ом цамцтай, охтууд нь хүрэн боронгийн палажтай байсан. Тэгээд хамгийн хойд болонд 1 анги одоохоор бодоход соёлын танхим байсан юм уу? Тэнцний ширээ байдаг байсан. Тэгээ одоо нэрнцэн орлогоо энтер гэл улсууд ороо ирж энтер дэнс тоглолтог л байсан. Багш нарч тоглолтог л байсан. Тэрний зүүн талд нэг жижигхэн булан байсан. Тэнд дахиад тулаа 2 тэжээж байсан санагддаг. Тэгээ одоо биологийн хичээлийн үзүүлэх юм уу? Юу юм тэгээд нөгөө ээлжээр хүүхдүүд жижээрлээд тэдэн цагт нөгөө дэвтэр дээр нь бичнэ. Дахиад хоолойгоо дахиад одоо тэгж байна, тоншиж байна, өрж байна. Тулаа хөвтөж байна энэ төр гэсэн. Урд болонд нь бол хөдөлмөрийн кабинет байсан. Шугам жагсаал хийн, бүлгийн дарга, салаан дарга, бүлгийн дарга, бүлгийн зүйлийн дарга гэж тусдаа байна. Тэгээ салаан дарга нар салааныхаа ихэнд зогсон. Ангийн дарга нар пионеруудаа номхон команд өгөөд бүлгийн зөвлөлийн даргад рапорт өгнө. Тэд дугаар үлэг шугам жагсаалд бэлэн жагссныг мэдгэтнэ гэж. Бүлгийн зөвлөлийн дарга рапортаа аваад тэгээд пионер яхалах өдөртөгч юм уу захиралд рапорт өгнө. Тэгээд хичээлийн дундуур дандаа гимнастик хийн, хүүхдүүд гарч гимнастик хийдэг байсан шүү дээ ерөөсөө бүр. Тэр үед одоо зарим хүүхдүүд нь таньдаг айл цоодог байсан, зарим хүүхдүүд нь сурагчдын одоо дотор баримт цоодог байсан. За дотор баримт тэр үед бол сумаас тогтжуулсан жижигхэн байшин гэрт одоо хүүхдүүд амьдардаг байсан. Бас гал тогоотой хүүхдүүдийн амардаг гэртээ Монгол хэл уран зохиол, орос хэл, математик, биологи, түүх газар зүйн, хөдөлмөр гэдэг хичээлүүд үздэг байсан. Үзүүлэн гэдэг юм математикийн хичээлд нэвтэрсэн. Сургуулийн байшингийн хойно нэг утасны мод байна шүү дээ, бэ хэлбэрийн. Гэтэл бөхөд төгшүүл Астралиап гэдэг багжийг ашиглаад тэгээд тэр утасны мод Уурхайн контор 2-ын хоорондох зайг хэмжих дадлагын ажил хийлгэж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй дэвшилт хэлбэрүүл сургалтад нэвтэрч эхэлж байсан. Бидний үед чинь одоо нөгөө одоогийн технологи хичээлэмдээ хөдөлмөрийн хичээлээр заазуур хийлгэн эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүй. Тэр үеийн юу чинь хөдөлмөрийн хичээл гэж дархны хичээл гэж ордог, дархан хөдөлмөр гэж. Ийм хан шугамн дээр лааны тосоор хадаас зоочоод тэгээд шугамныхаа үзүүрээс спиртэнд ингээр халааж нөгөө хадаас нэг нэгээрээ цувраал под тэгэл унах шүү дээ.
тэгээд тэр чи хүүхдийн сонирхлыг их тат. Тэр Орос манай бэрхэн Орос гэж бол ер нь аймагтаа гайгүй гэж яригддаг байсан шүү дээ. Одоо хөдөө сумын бага сургуулийг бодвол нэлээд догччихсан хөөрхөн жижиг тосгон байсан санагдж байна. 2000 онд буюу Дэлгэрмаа захирлын үед бэрхийн сургууль анх удаа 45 жилийн ойгоо ёслон тэмдэглэсэн юм. Энэхүү ойн арга хэмжээнд Бэхбат хэмээх буурал агшин барьсан хамгийн үн цэнтэй бэлгийг та бүхэн харж байна. Энэ бол 1960-аад оны үеийн бэрхийн сургуулийн түүхийг баримтжуулан хадгалсан гэрэл зургийн цомог. 78 оны үед фото зургийн чин дугуйланг Гонгор гэдэг багшны хийж ирсэн. Гонгор Бэхбат хоёр. Бүхэл бүтэн тийм альбом Бэхбат багш сургуульд биелгэсэн. Тэгээд тэр альбомд бол ерөөсөө бүхий л энэ орсон юм бүх юмнууд байж байсан. Харин 1960-аад оны дундуур багш Базар Гүр Бэгч амнаар нь өөрсдийн сонирхлын дагуу фото зураг авч угаадаг байсан бөгөөд энэ нь тухайн үеийн амьдралын үн цэнтэй чухал агшнуудыг бидэнд үлдээсэн билээ. Базар Гүр багш фото зургийн дугуйлан хичээллүүлэн олон сурагчдыг хамруулснаар тэдний гоо зүй мэдрэмж бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлж байв. Бэхтэгш Базар Гүр багш хоёр бол бас фото сонирхогч. Манай даваа витер байсан лаборант нь багш аав зураг угаан нөгөө 1-2 дугаар хорыг яаж найруулах вэ энэ гэл тэр чи. Би тухайн үед фото зургийн дугуйланд явж ирсэн. Тэгээд жишээ нь 7 дугаар ангийнхаа монтажийг бол даваа зураад бид нэр өөрсдөө зураг аваад хийж байсан шүү дээ. 1950-аас 1960-аад оны үед ундаг дугуй хөдөө орон нутгийн хүүхэд багчуудын хувьд тийм ч түгээмэл байсангүй. Энэ үед ундаг дугуйг социалист орнуудаас цөөн тоогоор оруулж ирдэг байсан бөгөөд хот зөөрөн газарт томчуудын морин унааг орлож эхлэж байжээ. Бэрхийн сургуулийнхан сурагчдаа үргэлж шин содон зүйлсийг нэвтрүүлж түүнийгээ заан сургаж ирсний нэгэн илэрлэл нь ундаг дугуйны тэмцээн байсан юм. Хөдөө орон нутагт дугуй ховор байсан энэ үед бэрхийн сургууль хэдийнэ дугуйн уралдаан зохиодог байсан нь Бэхбат багшийн гавьяа билээ. Бэхбат багш Герман Опел дугуйтай байсан бөгөөд дугуй унах талаар сурагчдад уйггүй заан сурталчилж эхэлсэн нь олонний камерын тогтмол уралдаан зохиогдох хэмжээнд хүрч чаджээ. Дугуйчин бол манайхаас төрсөн. Осгон доржгээд эмэгтэй чинь улсын аврах жолгоомтой улсын хэмжээний мастер болсон. Тийм дугуйчин манайс эрхийн сургуулиас бол төрсөн тэрнийг бид. Ер нь багш нар бүгд дугуйтай байсан. Дугуй ерөнхийдөө өгжиж байсан. Тэгээ Бэхбат багш, Бэгчүү багш энэ төр бол нөгөө хөдөлгөөн үлтгэлийн ангийн нэр дээр дугуйн тэмцээнд ордог. Тэр уурхайн аврах шалгаруулахын югаар дугуйн тэмцээн, волейболын тэмцээн явагддаг байсан та. Заримдаа ингээд олон нуур хүртэл хүүхдэд дагуулад аялалд явдаг энэ төр. Тэшүүрийн спортын 1-р зэрэгтэй тамирчин биеийн тамирын багш Базар нь бэрхийн сурагчдад тэшүүр хэмээх гайхамшигт гудлыг эзэмшүүлж мөсөн дээр дүүлэн нисэх жигүүр гарилсан ачтай юм а. Миний амьдралд гол нөлөөлсөн багш юу Базар багш гэж боддог. Спортоор ер нь цааш нь явах замыг бол Базар багш нь хийж тавьж өгсөн. Өөрөө бас улсад тэшүүрээр гулгадаг байсан болохоор нэлээд дээгүүр зэргийн тэшүүрчин байсан учраас бэрхэд бас тэшүүрийн спорт хөгжүүлэхэд тэр Базар багшийн орол маш их оролтой байсан гэж би боддог шүү дээ. Базар багш бол Монгол хэл бичгийн багш байсан. Гэхдээ биеийн тамирын асуудалд бол өөрөө тийм сайн эзэмшсэн. Ялангуяа өвлийн спортын юм дээр анх одоо бэрхэд каток байгуулж тэшүүрээр гулгахыг хүүхдүүд зааж сургасан. За санаар мөн гулгадаг тийм хүн байсан. Өвлийн улиралд гадаах мөсөн талбайд хичээлснээр сурагчдын бие бэлтрийг хөгжүүлэн чирэгжүүлж биеийн тэнцвэр хадгалах, тэсвэр хатуужилтай болгох зэрэг олон талын чадварыг суулгаж өгч байлаа. Үүнийг нь Мань Бадраа захирал дэмжиж өөрөө тэшүүрхийн түгээж тэшүүрийн тэмцээнийг тогтмол зохион явуулдаг байжээ. Анх эхлээд тийм тэшүүр олдохгүй шүү дээ. Айгүй ховор байсан. Эсхийн гутал дээр нөгөөдгөө уяад ингээд явдаг байсан. Сүүлдээ нэг Канкеман, Какс, Норвег фигур гэдэг ийм 3 янзын тэшүүр гарч ийн гэж Базар багш хэлээд видгээд захиалж бүр хотоос авчруулад тэр тэшүүрийг яаж тэр олон нуур руу
цагаан чулуут руу гулгадаг байсан. Бэрхийн уулаас доошоогоо ус мөс тогтцсон байдаг байсан. Тэрний тэнд очиж өдөр болгон ер нь тэнд гулгана. Тэгээд бэрхээсээ зохион байгуулагдсан залуучуудын дунд одоо тэшүүрийн тэмцээн энэ төр хийхэд олон нуур явж өгвөл тэр мөсөн дээр галын наадам хийнгээ цан тэшүүрийн юунуудыг зохион байгуулж байсан. Тэр манай бэрхийн баруун талд чинь өвөл цаснаар тэшүүрийн тэмцээн, цанын тэмцээн зөндөө явагддаг байсан. 1962 оны аймгийн цаны аврагшаал оруулах тэмцээн бэрхэд болсон. Тэндээс цан хөгжсөн. Цан тэшүүрийн энэхүү уламжлал улам өргөжин явсаар хожимо 1990-ад оны үед бэрхийн урхай байнгын ажиллагаатай 4 котогтой болж бүх хүүхдийг тэшүүрээр хангах нөхцөл бүрдүүлснээр биеийн тамирын хичээлд нийгэм цоо шин хөтөлбөрийг нэмж өгсөн юм. Хүүхдүүдээ маргааш биеийн тамирын хичээл котогтор орно шүү. Тэшүүрээ авчраарай. 1958-аас 1968 оны хооронд хичээлсэн 7 жилийн сургууль нийт 10-аад төгсөлт хийжээ. Шинэ хичээлийн байр дотуур байрыг ашиглалтанд оруулж, шинэ багш нар олон сурагчдаар хүрээгээд хэлсэн манай сургуульд урлаг спортын олон дугуйлан секцүүд хичээллэж, хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан юм. Үүний үр дүнд энэ үеийн төгсөгчдөөс цөмийн физикч, мал эмнэлгийн ухааны доктор, бүх ард түмний наадмын 3 удаагийн алтан медальтан спортын маструуд олноор түрэн гарчээ. Бэрхийн 7 жилийн сургуулийн захирлаар Дашням, Манбадраа, Дамбиж амтсан цэрэн жамнаар ажиллаж байсан бөгөөд химийн багшаар Бэх Жав, Цэрэн Дарам, Бадам Цэрэн, математикийн багшаар Бэх Бат, Саран Цэцэг, Ядмаа, Цэвэн Содном, монгол хэлний багшаар Дорж Готов, Дамдан Сүрэн, Цэрэн Дулам, Мангал, Гүр, Чимэд Дорж, Чулуун, Базар Дорж, түүхийн багшаар Готов, Намсрай, орос хэлний багшаар Базар Гүр, дөө хөгжмийн багш пионерын удирдагчаар Бат Дэлгэр, биеийн тамирын багшаар Умайда, Гонгор, Лувсан Дорж, Базар, Цэдэв Сүрэн, багангийн багшаар Сомрон Жав, Ханд Жав, Пүрэв Жав, Аюуш, Дэмчиг, газар зүйн багшаар Роза, Дэмбэрэл Жав, хөдөлмөрийн багшаар Сүхбаатар, биологийн багшаар Бүтэд, Мужаанаар Батхуйг нар ажиллаж байжээ. Сүхбаатар багшийн дугуйлангаар сургуулийнхаа хэрэгцээний шүүрийг бүгдийг хийдэг байсан. Энэ эрдэнэ үрлэг доктор үл жишээ нь хөдөлмөрийн хичээлээр яагаад тэнд хичээлгээд морин хуур хийж байсан шүү дээ. 1966 оны хавар улсын математикийн анхлахор олимпиад Хинтээ аймагт болоод аймгийн хэмжээний олимпиад бүх сумуудаас одоо шалгарсан хүүхдүүд оролцож байсан. Энд би бэрхээсээ сарын цэцэг хөгжмийн удирдлагын дор бэлтгээд аймгийн математик олимпиад оролцож аймгийн математикийн 5 дугаар ангийн аварга болж байсан. Энэ их онцлог. Анхны хичээлийн шинжил, анхны үсгэлийн баярын тогтлол. Энэ л сургуулаас тэрл онцогт мэдэрч болох мэдрэмж байжээ. Ундаг дугуйгаа унан хурдлах сурагчид, мөсөн дээр тэшүүрээр гулган тэмцээндээ бэлдэж өнгөрөөсөн хорон мөч бүр, фото зургийн дууранд хорвоог толдох хачирхалтай мөчүүд хичээлийн хуваарьт бичигдээгүй амьдралын хичээл байлаа.